Их хотын амьдрал, зурж өнгөрөх хүмүүр амьдралын гол дүр. Алдаа оноо, жаргал зовлон, баяр гуниг, ээдрээ. Бидний мэдээллийн баатар амьдралын эгэл нэгэн гол дүр байх болно. Түүний тухай бид товчхон онцолж байна. Би телестаа хамтгаа үзэгчтэй баярлалаа. Бодит амьдрал нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бас бэлэн болоод байна. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар сонгон хайрхан дүүргийн 3 дугаар хорооны засаг дарга соёл эрдэнэг онцлон та бүхэнд танилцуулж байна. Ингээд хамтдаа дотогшорч хорооны үйл ажиллагаатай танилцъя. За Сайн байна уу? сайн байна. Сайн байна. Ирсэн сайн уу? Би телевизээс явж байна. За бодит амьдрал гээд нэг нэвтрүүлэг манай телевиз хийдэг юм байна. Тэгээ энэ удаагийн дугаараар бас таныг онцлоод бас ярилцах өгөх болов гэж зориод ирлээ. Танаар дамжуулаад бас хорооны үйл ажиллагаатай танилцъя. Иргэд бас хорооноос ер нь ямар төрлийн үйлчлэгийг авдгийг, тэ ямар үйлчлэгнүүд байдгийг тэр талаараас мэдээлэх зорилготой ирлээ. За. Хамтгаа үзэгчтэй баярлалаа. Бодит амьдрал нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бас бэлэн болоод байна. Хороо гэдэг нь ерөөсөө л одоо томруулсан одоо өрх гэр юм аа л гэж үзэж байгаа. Тэгэхээр сайн муу бүх зүйл маань яг хороон дарагт одоо ирж одоо уламжлагддаг. Би заримдаа бас гунж тэр хүний одоо зовлон жаргалыг хараад гунж гутрах, заримдаа баярлах хөөрөх гэд маш олон асуудлуудад тулгардаг. Тэгэхээр соёл эрдэнэгч маань бас хорооны засаг даргаар ажиллаад баггүй хугацаа өнгөрсөн байхаа. Ер нь энэ ажлын бас онцлог нь юу гэдэг юм бол эхлээд үзэгчтэй өөрийгөө танилцуулаад ажлынхаа талаар ярих уу. За миний нэр соёл эрдэнэ. Сонгон хайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 3 дугаар хорооны одоо засаг даргын албан үүргээ гүйцэтгэж байна. За энэ засаг даргын ажлыг аваад одоо жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгээд бацад одоо мэрэгжлүүдээс ажлуудаас гэж үзэх юм бол илүү их одоо бас олонд одоо хүртээмжтэй бүх одоо тал руу одоо ийм хөрвөх одоо ийм ур чадвар шаардсан ийм ажил юм аа л гэж миний хувьд бол дүгнэж байна. Хорон даргын ажил гэхээр мэдээж бичиг цаасны ажил их байдаг юм болов гэж ойлгохтаад байдаг л да. Гол бас нөгөө нэг хийгдэх ажлууд нь юу гэдэг, үүрэг нь эрх нь бас юу боломжууд нь юу байдаг вэ? Хорооны засаг дарга бол даргын одоо үйл ажиллагаа бол бүхэл одоо иргэдийн одоо тийм ээ эрүүл аюулгүй амьдрах төрийн үйлчилгээг одоо авах бүхэл одоо чиглэл рүү хандсан одоо ийм үйл ажиллагаа бол хийгддэг. За төрийн албан хаагчд гэдэг одоо хорон дээр үйл ажиллагаа төрийн үйлчилгээг одоо иргэдэд хүрэхээр ажилдаг. За энэ хүрээнд бол яг хорооны засаг дарга гэхээр дандаа л бичиг цаастаа одоо зуралддаг гэж бол бас ойлгож болохгүй. За мэдээж чиглэл үүргийн хувьд хамтарч ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн ажлын албаны иргэдийн нийтийн хурал түүний тэргүүлэгчид за хэсгийн ахлагч нартайгаа бол хамтарч хорооныхоо хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалт тийм ээ бас иргэдийн одоо энэ аюулгүй амьдрах одоо нөхцөл болцоог хангах тэдэн төрийн үйлчлэгийг хүргэх одоо олон чиглэлийг бол бид нар бас энэ олон хүний баг бүрэлдэхүүнтэй бол хамтарч бол хийж байгаа. За манай хорооны онцлог бол одоо захын одоо сонгон хайрхан дүүргийн захад одоо баруун захын одоо ийм томоохон хороодуудын нэг. За хүн амын тоогоор бол бас 11,000 гаруй хүн амтай, 2,528 өрхтэй, за 10 хэсэг туваагдсан. За ийм одоо бас том хороо байгаа. Тий. За баруун талдаа одоо 2 дугаар хороотой, зүүн талдаа 4 дугаар хороотой, өмнөө одоо 20 дугаар хороотой, хойно 26 гэсэн ийм хороодын дунд байрладаг бас ийм хороо байгаа. Хамтгаа үзэгчтэй баярлалаа. Бодит амьдрал нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бас бэлэн болоод байна. Хороо гэдэг нь ерөөсөө л одоо томруулсан одоо өрх гэр юм аа л гэж үзэж байгаа. Тэгэхээр сайн муу бүх зүйл маань яг хороон дарагт одоо ирж одоо уламжлагддаг. Би заримдаа бас гунж тэр хүний одоо зовлон жаргалыг хараад гунж гутрах, заримдаа баярлах хөөрөх гэд маш олон асуудлуудад тулгардаг.
За тэгэхээр сүүлийн үед бас хийж байгаа ажлууд нь явбал мэдээж хороонд одоо амьдарч байгаа иргэдийн амьдрал ахгүй бас янз янз л байгаа тий ажилдаа орлоготой хүмүүс одоо байгаа. Тэгээ энэ хүмүүстэй хандаж бас юу хийх боломж нь байдгийг. За бид 2016 оны орон нутгийн сонгуулиар нийслэл одоо дүүргийн төлөөлөгч өөр одоо бид нар бас ингэж сонголтоо хийсэн тийм ээ. Улсын их хурал болон ерөнхийлөгчийн одоо 16 он маань нэлээд олон ийм сонгуулиуд одоо сонгуулийн жил байлаа. За энэ сонгуулийн жилийн хүрээнд одоо бас хороо орон нутгаа хөгжүүлэх бусад одоо нийслэлийн төлөөлөгч, их хурлын гишүүд, дүүргийн одоо засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартайгаа хамтарч 2016-аас 20 онд одоо хөгжүүлэх тийм ээ орон нутгаа хөгжүүлэх энэ үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд бас тодорхой хугацаанд одоо бид нар жилийн хугацаанд хороо орон нутгаа хөгжүүлэх одоо ийм үйл ажиллагааны бас төлөвлөгөө гаргаж ажилласан байгаа. За энэ хүрээнд бас энэ жилийн хувьд манай 3 дугаар хороо минь нэлээд бас одоо ажлын амжилттай одоо бас ийм сайхан он болж өндөрлөө гэж би бас хувийн зүгээс дүгнэж байгаа. За энэ дүгнэлтийг би зөвхөн өөрөө хийх биш одоо бас бидний ажлыг бол манай иргэд одоо биднийг бас дүгнэдэг байгаа. Гэхдээ бид бас дүүргийн засаг даргын нэрэмжит иргэдийн спортын 6 дугаар наадамд 32 хорооноос манай одоо хороо минь 2 дугаар байрт шалгарсан ийм амжилттай. За нийслэлийн шилдэг хороос шилдэг хэсгийн ахлагчийн баг шалгаруулах одоо энэ болцолт уралдаанд нийслэлийн одоо 152 хорооны дунд зохион байгуулагдсан. За энэ уралдаанд манай хэсгийн ахлагч нарын баг бүрэлдэхүүн маань 152 хорооноос 4 дугаар байр буюу тусгай байрыг одоо шагнал бас мөнгөн шагналаар шагнуулсан байгаа. За бүтээн байгуулалтын ажлуудыг бол маш олон бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Харьцангуй манай хороо маань бас намд ор газар байрлсан. Бас газар нутгийн хувьд бол бас хаана одоо нөгөө хороодуудаар хилэлсэн юм учраас нэг тэлэх буюу одоо хүн ам нэлээ нэмэгдэх юм боломж нь бол харьцангуй бас тороодыг одоо гайгүй. За энэ бүтээн байгуулалтыг бол бид нар нийслэлээ сонгогдсон нийслэлийн төлөөлөгч, улсын удирдах газрын одоо дарга төрхөө за улсын их хурлын гишүүн Нямбатартай хамтарч одоо орон нутгаа хөгжүүлэх энэ одоо ажлуудыг бол нэлээд амжилттай сайн хийсэн гэж бодож байна. За хичээлийн шинэ жилийн одоо нээлтийн өмнөхөн бид нар хорооны өмнөх одоо энэ автомашины зогсоол байсан талбайг бол засаж сайжруулах энэ ажлыг бас одоо Нямбатар гишүүний дэмжлэгтэйгээр хийж урагш нь одоо 4.5 метрийг бас сургуулийнхаа захиралтай бас санал оруулаад бас машины одоо орж ирэх зай талбай хүүхдийн одоо замын хөдөлгөөний ослог гэмтлээс үрдэн сэргийлэх чиглэлээр замаа бол сайжруулж асфальт болгосон байгаа. За манай одоо 80 дугаар цэцэрлэг хороонд бол сургуулийн өмнөх боловсролын 80 дугаар цэцэрлэг ерөнхий боловсролын 65 дугаар сургууль бол байдаг. За 65 дугаар сургууль маань 426 3 гэсэн энэ хорооны одоо 3000 гаруй хүүхдийг бол ерөнхий боловсролын одоо суурь мэдлэг олгож байгаа. Тоо үзэгчтэй баярлалаа. Бодит амьдрал нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бас бэлэн болоод байна. Хороо гэдэг бол ерөөсөө л одоо томруулсан одоо өрх гэр юм аа л гэж үзэж байгаа. Тэгэхээр сайн муу бүх зүйл маань хороон дарахт одоо ирж одоо уламжлагддаг. Би заримдаа бас гунж тэр хүний одоо зовлон жаргалыг хараад гунж гутрах, заримдаа баярлах хөөрөх гэд маш олон асуудлуудад тулгардаг. Тэгэхээр ер нь одоо ингээд үзэгчтэй аваад хэлэхэд ер нь энэ хорооноос эхнээ төрлийн үйлчлэгээ авах юм. Одоо яг одоо нэг цэгийн үйлчлэгээ гэж бол ойлгож болохоор юм шиг байна. Эхнээ төрлийн одоо мэргэжилтнүүд энд ажилладаг юм байна. Үнэн манай одоо хорооны зохицлоор байрны энэ цагдаа өрхийн эмнэлгийн зохицлоор байр нь 2015 онд ашиглалтанд орсон байгаа. За тэгэхээр энд маань цагдаагаас авах одоо үйлчлэгээгээ өрхийн эмнэлийг хорооноос авах үйлчлэгээнүүд маань нэг дор одоо төвлөрсөн гэж ойлгож болж байна. За эндээс манай яг хороон дээр л одоо улсын бүртгэгч ажиллаж байна. За хөдөлмөр халамж үйлчлэгээний мэргэжилтэн бас ажиллаж байна. За хоёр зохион байгуулагчтай нэг одоо халамж нийгмийн ажилтнтай ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр тус бүрдээ өмнө нь бол бас хороогоор дандаа л нэр ахмадууд үйлчлдэг юм шиг хүмүүс бас сандаг байсан байх. Одоо бол шин төрсэн хүүхдийн гэрчлэгээгээ хороогоор авч ийн. Гэрэлтээ бид нэр залуу хасуудынхаа гэрэлтүүдийг бас албан ёсоор сайхан баталгаажуулаад энд нь гэр бүлийн баталгааг одоо гардуулаад хорон дээр баталгааг хийлгүүлээд баталгааг нөгөөд за Монгол одоо залуу хүний гэр бүлийн одоо сайхан андгаа тангарыг нүргүүлээд ингээд бас тийм ээ цайны одоо дээжтэйгээ эдэний дээжтэйгээ ингээд бас залуучуудтай бас сайхан одоо амжилттай өнөр өтгөн одоо байх энэ
сайхан ерөөлийг өргөж бол бид нар бас энэ ажлыг бол нэлээд бас ийм өргөн хүрээнд бол бас хийж хэвшсэн байгаа. За одоогийн бас энэ оны бол онцлог бол байна. Дөнгөж одоо он гараад бид нар цалинтай ээж хөтөлбөр байна. Одоо хэрэгжиж эхлэхээр бид нар бас иргэдийнхээ материалыг одоо бүрдүүлж авч байна. За их буюу өргөдлөхөөс эцэгчүүдийн материалыг бас бүрдүүлж авч байна. Одоо мөн ингээд одонтой ээжүүдийн материал тийм ээ. Шинээр одон авах ээжүүдийн материал болон сонголтууд явагдаж байна. Энэ материалууд нь ерөөсө хороогоор дамжиж бүх одоо тий үйл ажиллагаа дандаа хороогоор дамжигдаж байгаа. Тэгэхээр нэг цэг гэдэг маань ер нь бол бүх үйлчлэгээний эндээс одоо ингээд үйлчлэгээ авч байна л гэж бас ойлгох хэрэгтэй. Өдрийн ачаал юу юм хэрэг? Өдрийн ачаал одоо бусад өдрүүдийг бодвол харьцангуй одоо яг энэ шинэ хөтөлбөр хэрэгжиж байгаатай. За цалинтай ээж хөтөлбөр гэхэд 100 гаруй, за хорооны тодорхойлт авахд одоо ойролцоогоор 40 гаруй одоо хүмүүс бүртгүүлэх. За улсын бүртгэл дээр бол төрсөн шинээр одоо гэрчлэгийг авах, батлах авах тийм ээ. Тодорхой хоорондын одоо шилжиж төлөвлөгөөний энэ материалууд бол бүгд одоо хороогоороос дамжигдаж ингэж явж байгаа. Тэгэхээр он гараад бол нэлээд бас ачаалтай ойрын 2-3 өдөр ачаалтай байна л. Тэгэхээр хорон даргын хувьд бол бас яг ширээний ард суугаад байгаа шүү дээ. Гадуураас хөөцөлдөх ажил маш их байдаг болол гэж бодогдоод байна л да. Нэг ажил хөөцөлдлөө гэхэд тухайн ажлыг одоо бүтээгч гэдэг юм уу одоо эрх мэдэл эргэцэн хувьд одоо бас яг ямар боломжтой байдаг юм бол. За ер нь бол мэдээж хэрэг бас ингээд ширээний ард суугаад хүмүүс хүлээж аваад ингээд тодорхойлол ингээд уг нь бол иргэдтэйгээ ойр уулзаад ингээд суугаад байх нь бол бас биднэрт бол илүү одоо бас өөрсдөө таниулах хүмүүсээ амьдралыг мэдээх санал хүсэлтийг уламжлах юм бол боломж бол нэгдэж байгаа. Гэхдээ биднэрт бас бүтээн байгуулалтын болон за энэ төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах одоо ая тухтай нөхцөлийг одоо сайжруулах, мөн одоо иргэдэг орж ирэхэд бас хорооныхоо өнгө үзэмжийг сайжруулах энэ бүх зүйл дээр бол бид нар бас заавал одоо бас мэдээж зохицтны дээшдний байгууллагатай уламжилж санал хүсэлтээ одоо биелүүлэх тал дээр бол ингэж одоо гадуур ажилтаа явдаг. За харьцангуй одоо бас энэ жилийн хувьд бол бид нар хорооныхоо бас нэг цэгийн үйлчилгээг энэ шинэ одоо саяхан одоо энэ шинэ оны басхан дээр бол бид нар энэ нэг цэгийн үйлчилгээндээ шинэхэн тэгтэй одоо энэ шүүгээ дүнбүүчгэнд байрлуулад за мөн хэсгийн ахлагч нар маань бас өрөөгөө байсан өрөөтэй болгоод тэндээ өөрсдийнхөө одоо хүчээрээс цэцэр үйлчилгээ хийсэн ийм одоо бас ололттой байгаа. Цаашлбал бид нар энэ одоо хороонд одоо нийт шаардлагатай байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг бол дүүргийн одоо засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хурал за нийслэл одоо их хурлын гишүүдэд уламжилж батлуулж тийм ээ төсөвт суулгуулад тэгээд энийг одоо тэр тухайн жилдээ хийх ажлыг бол одоо илүү их одоо үзэж шамдаж л одоо ажиллаж байгаа. Тага үзэгчтэй баярлалаа. Бодит амьдрал нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бас бэлэн болоод байна. Хороо гэдэг бол ерөөсөө л одоо томруулсан одоо өрх гэр юм аа л гэж үзэж байгаа. Тэгэхээр сайн муу бүх зүйл маань хороон дарахт одоо ирж одоо уламжлагддаг. Би заримдаа бас гунж тэр хүний одоо зовлон жаргалыг хараад гунж гутрах, заримдаа баярлах хөөрөх гэд маш олон асуудлуудад тулгардаг. Дүүргийн маань хувьд одоо яг агарын бохирдол ихтэй бүсээ бараг нэгдүгээрт нь ордог шүү дээ. Маш олон хороо бол харагддаг. Тэр яг 3 дугаар хороо маань бас багцсан харагдсан. Тэгэхээр энэ асуудал дээр юу яаж анхаардаг юм бол одоо энэ бууруулах тал дээр нь бас ер нь хэр ажиллах боломж байгаа бол. За манайх бол яг одоо агарын чанарын нэгдүгээр бүсэд хариалагддаг хороо байгаа. Тэгэхээр нэгдүгээр бүсэд маань агарын чанар үнэхээр байна. Гэхдээ иргэдийн бас амжиргааны төвшин одоо бас доогуур гэдэг юм уу тийм ээ. Бас энэ зүйлээс шалтгаалаад бол хүн бүр одоо яг утаагүй түвшийг хэрэглэх юм уу? Хүн бүр одоо тэр цахилгаан халаагуурыг хэрэглэх. За мөн одоо тэр гэрээ бүрэн дүүрэн одоо сайхан дулаалгын материалаар дулаалаад ингээд бас утааг бууруулах чиглэлээр бол бид нар бас уг нь олон саналуудыг бол тавьж гин. Тэр бүр бас бүрэн дүүрэн сайхан хэрэгжиж өгөхгүй байна. Гэхдээ манай хорон дээр одоо Момбатын одоо тэр цахилгаанаа хуримтлуулаад тэрийгээр өдөртөө халаах одоо 100 хэрэглэхгүй энэ түвшийг 100-ыг бол одоо хэрэглэж байгаа иргэд бол байж гин. За мөн оны өмнөх нь бид нар одоо зорилтод бүлгийн болон одоо хүнсний талаанд хамрагддаг одоо энэ бүлгийнхаа иргэдэд 20 тонн одоо шахмалт үлсийг бол хөдөлмөр халамж үйлчлэгийн эхлэлцтэй хамтарч иргэдтэй бол олгосон байгаа. Тэгэхээр түүхийн өрсөйг төлөвлөхгүй байх тал дээр иргэд аж ахуйн нэгжид бол бид нар саналыг хургуулж гин тэдний бас саналыг сонсож гин. Гэхдээ баг бид нар алхмаар л одоо авихгүй бол нэг дор бүх айлуудыг одоо утаагүй туш хэрэглүүлдэг юм. Бүх айлуудыг цахилгаан халаагуур хэрэглэнэ гэдэг нь бол нэлээд том асуудал болж байгаа. Гэхдээ бид нар өчигдөр бас мөн яг энэ чиглэлээр 2 дугаар хороо
3 дугаар хорооны иргэдийг хамруулад за сонгон аргын дүүргийн тогтчлолт нийтийн аж ахуйн үйлчилгээний эхлэлцтэй хамтарч сургалт зохион байгуулсан байгаа. За энэ дээр бол иргэд бол маш олон саналуудыг хэлж илээ. Амьдралын боломж муу байна. Одоо цалин санхүүгийн одоо энэ одоо байдлаас болоод бид нар тэр нөгөө утаа баг гаргадаг одоо сайжруулсан түвшийг авч хэрэглэхэд бол хүндрэлтэй байна. За шөнийн одоо тооллуурыг бид нар тэглэсэн гэж яриад тэглэгдэхгүй байна. Хэрвээ одоо үнэхээр энэ тог цахилгааны асуудлыг л одоо тэглээд ингээд өгөх юм бол биднэрт бол бас цахилгаан халаагуур хэрэглэх боломж байна л гэсэн олон саналуудыг хэлж илээ. Тэгээ энийг бол бид нэр зохих шатны байгууллагатаа уламжлаад дараагийн одоо шийдвэр гаргах түвшний хүмүүстээ уламжилж бол ажиллана л гэж бодож байгаа. Яг нэг үгүй ярил бас ажилгүйд л юм ямар төвшөнтэй байгаа залуучуудын хөдөлмөр эхлэлт ямар байна. Хороо бүртэл бас асуудал байдаг шүү дээ. Халамжийн мөнгөөр амьдардаг тийм хүмүүс маш олон байдаг шүү дээ. Ийм байдал юм танаа. Харьцангуй одоо хөдөлмөр эрхлэлтийн байдал манай хорон дээр бас л ер нь бас дундаж байна л да. Тийм бүр их бол биш. Гэхдээ дундаж бол байгаа. За бид нар бас өмнө оны өмнөөс яг хөдөлмөр эрхлэлтийн ийм судалгааг бол гаргаж бол үзсэн байгаа. Тэгээ энэ дээр бол харьцангуй залуучууд маань одоо ажлын байрны ийм саналууд бол ирж байна. Гэтэл нөгөө тухайн хүний мэдлэг боловсралтай холбоотойгоорч гэдэг юм уу яг өөрийн хувь хүний одоо чадвараас болоод яг тэр тухайн одоо залгагдж орж иж байгаа ажлын байран дээр тэнцэх асуудлууд бол харьцангуй бол бага байгаа тань. Гэхдээ манайх бол хуучин халамжийн мэргэжилтэн маань бол одоо бас давхар хөдөлмөр асуудал хариуцсан мэргэжилтнээр давхар ажиллаж байгаа. Энэ хүрэн дээр бас ажилтаа орлоготой болох тал дээр бол бид нар олон одоо бас хөтөлбөрүүд дээр бол иргэдээ бас хамруулж байгаа. Зохих хэмжээгээр өмнөх одоо хөтөлбөрт хамрагдсан хүмүүс маань ажлын байртай болоод бас сэтгэл ханамжтай за түр ажлын байраар хангах юм уу тухайн үеийн удирдлагын чанартай ажлуудад байх мөн одоо иргэдийн бүлэг болгож одоо бас энэ цэвэрлэгээ үйлчилгээнд дээр хамтарч ажиллах гэх мэт тэр олон ажлуудыг бас хийж байгаа. Тэгээ та нэг бас ярил хорон дарах хүний зовлон бас юу гэдэг юм бол. За тийм байна. Ер нь бол нөгөө эмэгтэй хүн яг өрх гэрээ авч явж байгаа одоо бас гэрээ эзэгтэй гэдэг шиг хүүхдийнхаа сайн муу сайхан муухай одоо өрх гэрээ гадаа дотоох бүх ажилд л ингээл оролцдог. Яг хороо гэдэг бол ерөөсөө л одоо томруулсан одоо өрх гэрээ маа л гэж үзэж байгаа. Тэгэхээр сайн муу бүх зүйл маань яг хорон дарахт одоо ирж одоо уламжлагддаг. Би заримдаа бас гунж тэр хүний одоо зовлон жаргалыг хараад гунж гутрах, заримдаа баярлах хөөрөх гэд маш олон асуудлуудад тулгардаг. Гэхдээ энэ болгонд бид нар тухайн үед майгад карманаас аваад өгөх одоо эдийн засгийн боломж нөхцөл байхгүй ч гэсэн сэтгэлийн дэм өгч бас цаашид бид нар одоо хөтөлбөрт одоо хамруулах юм уу? За төрийн бас байгуулах хүмүүлгийн ажилд бас таныг одоо хамруулж оролцуулъя гэдэг одоо сэтгэлийн засах одоо ийм бас сэтгэл зүйчийн одоо бас давхар ажлыг бол бас хийж явж байгаа. Тэгээ энэ жилийн хувьд бас би төрийн бас байгууллага одоо битэл төрийн бас байгууллага, дэлхийн зоолын улсын байгууллага, за мөн Монголын одоо евангелийн одоо төвтэй хамтраад нийтдээ одоо бас зорилттой бүлгийн олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй ийм 9 өргөд бол бас сая одоо 17 оны 8 сараас 11 сарын 30 хүртэлх хугацаанд бол 9 өргөд одоо бас өргөө цагаан гэр өгсөн байгаа. За энэ маань бол бас амьдрах баталгаатай, ажиллах одоо бас эрч хүч өгсөн ийм сайхан ажил боллоо гэж бас зэрэгэд бол бас харж үнэлсэн байгаа. Тага үзэгчтэй баярлалаа. Бодит амьдрал нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бас бэлэн болоод байна. Хороо гэдэг бол ерөөсөө л одоо томруулсан одоо өрх гэрээ маа л гэж үзэж байгаа. Тэгэхээр сайн муу бүх зүйл маань хорон дарахт одоо ирж одоо уламжлагддаг. Би заримдаа бас гунж тэр хүний одоо зовлон жаргалыг хараад гунж гутрах, заримдаа баярлах хөөрөх гэд маш олон асуудлуудад тулгардаг. Түрүүн бас ярьсан шүү дээ. Яг энэ 3 дугаар хороо мөн бол агаарын бүх хүртэл ихтэй бүр нэгдүгээр бүст нь ороод байна. Ипотекийн зээлд бол бас нэг хамруулаа гэдэг нэг журам яваад байгаа шүү дээ. Ганцхан аваад өчөө хүмүүжлэхэн. Тэгээ энэ хорооноос ер нь хамрагдах боломжтой иргэд юу юм байна уу? За иргэд бол яг хэр сэрэл орж ирэх юм. Яг энэ дээр бол хүн бүр одоо ингээд бас олон хий санал аваад ирвэл энийг бас уламжлаад хэрэгжүүлэх бол боломжтой ажил гэж харж байгаа. Гэтэл иргэд бол бас яг тэр одоо хамрагдаад ийм л өртөө байх гэж гэдэг юм уу те энэ чиглэлээр бол бас яг нэг тийм нааштай бол саналууд бол орж ирэхгүй байгаа. Зөвхөн нийслэлийн нөгөө гэр хорооллын дахин төлөлтийн асуудал хариуцсан энэ дээр бол нэг 200 өрх
нийлээд саналаа одоо гаргаад нэг одоо газрын айлын газрыг чөлөөлөх хэмжээний газруудыг дистанцнд барьж өгөөд тэгээд тэр бүх одоо үйлчлэгийг нь үзүүлэх юм боломжтой гэсэн ийм бас саналуудын сургалтыг бол бид нар хийсэн байгаа. Тэгээд яг бас нэг амжиргааны төвшин гэж гэдэг юм уу бас яг энэ захын харааллын бас ийм хүмүүсийн хувьд тэгэхээр бас хүн бүр бол яг энэ бол оролцоход бол бас жоохон боломж муутай байгаа. Тэгэхээр үнийг бол нөгөө өөрсдөө хүсэж одоо тий шийдвэр гаргаж одоо саналаа өгөхгүй бол бид нар алуудах бас ирэхгүй ийм л болчиход байна л да. Иргэдийн бас яг аюулгүй амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхэд бас хорооны одоо ажилтнууд ч гэдэг юм уу засаг дарга үүрэг болохоос чухал ах л да. Тэгэлгүй яах вэ? Ялангуяа энэ дээр бол би нэг гэрэлтүүлгийг л онцлоё гэж бодоод байгаа. Харанхуй гудамд одоо хүүхдүүд гэмт хэрэгт өртөгч гэдэг юм хулгай дээр өртөх ийм тохиолдлууд бол маш их байдаг шүү дээ. Тэгээ энэ хороонд ч гэсэн бас одоо ийм юу юм хэр яана л гэдгийг тодруулах гэдэг. За харьцангуй манай хороо бол бас өмнөх оноосоо бол энэ оны хугацаанд бол гэмтэргийн гаралт тоо бол буурсан юм үзүүлэлттэй байгаа. За тэгэхээр хорон дээр бол хэсгийн байцаагч, хэсгийн цагдаа, олон нийтийн цагдаа бол тий урамшуултын эргүүл гэсэн юм хүмүүс ажиллаж байгаа. За тэгээд энэ сургууль одоо цэцэрлэгийн юм орчмын бүсдүүд бол мэдээж одоо нэг гадна одоо сургууль цэцэрлэгийн гэрэлтүүлгүүд, том одоо гэрлүүд, за камерууд бол бас илүү үр дүнтэй. Аж ахуй нэгж бүрч гэсэн одоо гадна орчноо камержуулсан гэрэлтүүлсэн байдал маань хүүхдүүдийн болон иргэдийн аюулгүй одоо бас зорчих тийм ээ амьдрах энэ одоо бас үүрэгтүүд нэлээхэн хувь нэмэр оруулж байгаа. За бид өмнөх одоо оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр одоо 18.9 сая төгрөгөөр 19-ийн 4-р удамжинд бол 10 гэрлийн шоныг шинээр хийсэн. За мөн оны өмнөх нь бид нар нийслэлийн хөрөнгө оруулалтын 135 сая төгрөгөөр 2-оос 5-р удамжиндаа бол 73 гэрлийн шон хийсэн байгаа. За энэ дээр бол манай 1-р хэсгийн иргэдүүд үнэхээр одоо их тааламжтай, сайхан байна гэдэг одоо иргэд бол их одоо тааламжтай байгаа. За эх хонд бид нар бас энэ ганцлын хөрөнгөөр оруулалтаар орж ирэх одоо гэрэлтэй сонгоо яахна гэсэн хэлбэрийн хүрээнд бүх гудмаа одоо гэрэлтүүлэх одоо ийм зорилт тавиад ажиллаж байгаа. Улсаас одоо жишээлбэл төлөвлөсч гэдэг юм уу яг энэ хороонд одоо энэ хөгжилтөд зарцуулаа гэдэг юм хөрөнгө мөнгөөр хэдийн хэмжээнд тийм байдаг. За ер нь бол орон нутгийн хөгжлийн одоо сангийн хөрөнгө гэж орж ирж байгаа. Тэр маань дүүргийнх нийслэлийн улсынх гэсэн энэ төсвүүдэд нь хуваагдчихдаг. За тэгэхээр биний саяны дээр 135 сая гэдэг маань нийслэлийн төсвүүдээр суугдсан мөнгөөр хийгдсэн ажил. За орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 18.9 сая төгрөг нь бол тэр гэрэлтүүлэг байна. За энэ оны хувьд бол манайх орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 30 сая төгрөг тавигдсан байгаа. За энэ дээр бид нар иргэдийн бас одоо чирэгжүүлэлтийн танхимыг одоо нээгээд эндээ бас иргэдийн ая тухтай байх нөхцөлийг хангах зорилгоор чирэгжүүлэлтийн танхим болон гэрэлтүүлэг гэсэн энэ хоёр саналаа олгогдсон байгаа. Тэгээд энэ бас энэ ондоо хийгдчихвэл бас иргэдийн бас ая тухтай бас тий бие бэлтрийг чирэгжүүлэх хамтын одоо чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх бас томоохон ажил болно гэж бодож байгаа. За тэгээд энэ оны хувьд бол нийслэлээс бол манай 2018 оныг бол за иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил гэж зарласан байгаа. За энэ жилтэй холбогдуулаад 2018 оны 10 сарын 1-ний хүртэлх хугацаанд манай хороо миний гудамж гэсэн ийм аяныг бол зарласан. Мэдээж 10 сарын 1-ний хүртэл зарласан нь бол 10 сарын 29-ны өдөр нийслэлийн өдөр болдог. Энэ өдрийн өмнөх нь энэ аян бол дүгнэгдэж тэгэхээр манай хороо миний гудамж гэсэн энэ одоо аяны хүрээнд бол бид нар бас энэ оныхоо 18 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд бол бас нэлээхэн ажлуудыг туслахаар бид нар бас шуурхай хуралдаан дээр одоо өдрийн албан агчдынхаа эсгийн ахлагч нарынхаа сандыг бол тусгаад бол бас ажиллаа төлөвлөж байгаа. За тэгэхээр та тэрийн бас ярилцлагыг ерөөхдөө өндөрлөж байна. Танаар дамжуулаад бас хорооноос иргэд маань ямар үйлчлэг авч болох юм бэ гэдэг талаараас мэдээлэл авсан болов гэж бодож байна л да. Тэгэхээр одоо тун ойрхон бас зорилж явал хамгийн гол нь одоо оршин суугчид иргэдтэй хэрэгтэй ямар ажил хийх вэ? За ойрын зорилт гэх юм бол бид нар бас одоо мэдээж орон нутгийн болон улс нийслэлийн төсвөөр суугдсан ажлуудаа л одоо батлуулсан юм чи энэ ажлынхаа ажил дээр хяналт тавьж одоо хурдан шийдэрлүүлэх хондоо багтаах ажлуудыг бол бас одоо өөрөө бол би хөөцөлдөж одоо явна. За энэ дээр бол мэдээж улс нийслэлээс гарсан одоо төлөөлөгч их хурлын гишүүдийн бас дэмжлэг тусалцаа бол чухал байгаа. За мөн бидний одоо гол баримталж байгаа зүйл маань иргэдэд одоо ээлтэй, иргэдийг одоо иргэдэд таатай одоо харилцаа хандлагын одоо ийм өндөр түвшинд төрийн үйлчлэгийг үзүүлэл гэсэн юм зарчмыг баримталдаг. Төрийн албан агчд бол эсгийн ахлагч нартаа иргэдийг орж ирэхэд бол одоо бас мэдээж бухимдалтай амьдрал одоо бас баян тийм ээ сайн муу сайхан муухай пропорц хүмүүс ороогоор орж ирж байгаа учраас энэ болгоныг тайвшруулах энэ одоо хүмүүсийг сонсож дараа нь одоо тэр хүнд бас үг хэлж одоо ямар шийдвэрийн дагуу ямар хуулийн хүрээнд одоо хэрэгж боломжтой гэдгийг л одоо иргэдэд бас таниулах ийм л одоо харилцаа хандлагын одоо сайжруулсан тийм ээ хандлагаа өөрчилсөн харилцаандаа анхаарсан ийдэг одоо ийм уур амьсгалтай л одоо бас хамт олон л бас иргэдтэй үйлчлэе гэж одоо ийм зорилт тавьж байгаа. За бас эдний урилгыг хүлээж авч бас ажлынхаа тухай тий танилцуулсан танд баярлалаа. Та бүхний ажил бас амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд бас манай одоо сонгоо айрхны бас захын хороо гэлтгүү тий бидний үйл ажиллагаатай танилцж бидний бас хийж хэрэгжүүлсэн ажил
ажлыг сонсож цаашид хийж хэрэгжүүлэх ажилд маань бас урам зориг өгч эндээс бид нар бас олон ажлыг бас дараа одоо бас тийм ээ мэдээж монголчууд ярьдаг штэ дараа ирэхэд далай шиг буцаад ирэхэд булаг шиг гэдэг шиг энэ одоо бас амжилт дүүрэн байна л гэж бодож байна. Ярилцсан баярлалаа. Бид Монголдоо хайртай. Их хотын амьдрал, зурж өнгөрөх хүмбэр амьдралын гол дүр. Алдаа оноо, жаргал зовлон, баяр гуниг, ээдрээ. Бидний мэдээллийн баатар амьдралын эгэл нэгэн гол дүр байх болно. Түүний тухай бид товчхон онцолж байна.